Голланд банк олон улсын санхүүгийн корпорациас урт хугацаанд 160 сая Америк долларын зээлийн гэрээнд гарын үсэг зурх ёслолын үйл ажиллагаа болж өнгөрлөө. Тодорхойлбол энэхүү хамтын ажиллагаа нь Голланд банкны доктортой хөгжлийн бодлогын хүрээнд усны нөөцийг хамгаалах, эрүүл аюулгүй усны хүртээмжийг нэмэгдүүлэх, хаял усыг цэвэрлэх үйл ажиллагааг хагуулсан цэнхэр төсөл үйл ажиллагаануудад зээл хэлбэрээр олгогдох юм байна. Энэхүү зээл нь олон улсын санхүүгийн корпорациас Монгол улсын санхүүгийн зах зээлд олгож байгаа анхны цэнхэр хөрөнгө оруулалт юм а. За түүнчлэн тус санхүүжилт нь жижиг дунд бизнес, тэр дундаа эмэгтэй бизнес эрхлэгчдэд хөнгөлтөө зээлийн нөхцөлийг бүрдүүлэх, бусад төрлийн тогтвортой ногоон төслүүд болох сэргээгдэх эрчим хүч, ногоон эрчим хүчний хэмнэлттэй барилга, орон сууц зэрэг байгаль орчинд ээлтэй төслүүдийг санхүүжүүлэхэд зарцуулагдах юм а. За өнөөдөр Голланд банк болон олон улсын санхүүгийн корпорацийн хооронд 160 сая долларын дамжуулан зээлийн гэрээ байгуулагдчихэв. За энэхүү гэрээ нь Голланд банкны хувьд 30 жилийнхаа хүрээнд харилцаагч ажилтнууд нийт хамт олондоо барьж байгаа бас нэгэн том амжилт болов уу гэж бодож байна. За энэхүү олон улсын санхүүгийн корпорацтай хийгдэж байгаа гэрээ нь Голланд банк сүүлийн 10 гаруй жил өөрийн засаглал үйл ажиллагаадаа хэрхэн анхаарч ярих үр дүнд хүрч байгаагийн бас нэг илэрхийлэл нь болж байгаа. We signed $106 million. За өнөөдөр манай олон улсын санхүүгийн корпорац Голланд банктай хамтран 160 сая долларын зээлийн гэрээг амжилттай зурлаа. Энэ бол Голланд банк сүүлийн 5-10 жилийн хугацаанд маш амжилттай өснө дэвшиж энэ хэмжээнд хүрснийг харуулж байна. Бид Голланд банктай 2016 оноос хойш янз бүрийн байдлаар хамтран ажиллаж ирсэн. Өнөөдөр бол анх удаа хөрөнгө оруулалтын төвшөнд хамтран ажиллаж байна. Манай өнөөдрийн энэ хөрөнгө оруулалт хэд хэдэн талын онцлогтой. Энэ бол манай байгууллагын анхны цэнхэр хөрөнгө оруулалт болж байна. Цэнхэр гэдэг нь устай холбоотой төслүүдийг санхүүжүүлж байгааг хэлж байгаа юм а. Монголын хувьд цэвэр усны асуудал сүүлийн жилүүдэд тулгамдсан асуудал болоод байна. Санхүүжилтийн дараагийн чухал хэсэг бол жижиг дунд бизнесийг дэмжих зорилгоор ашиглагдах юм а. Монгол улсад жижиг дунд бизнесүүд бол эдийн засгийн томоохон хэсгийг бүрдүүлдэг. More water efficient. За түүнчлэн Монгол улсын тогтвортой хөгжлийн урт хугацааны зорилтуудыг дэмжихийн зэрэгцээ дэлхийн нийтийг сорж буй уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтын хүчин чармаалтанд Монгол улс хувь нэмрээ оруулах боломжийг бүрдүүлж өгч байгаагаар онцлог юм а. За энэ төсөл нь зөвхөн эдийн засгийн өсөлтөнд хувь нэмрээ оруулах төдийгүй нийгэм, байгаль орчинд эерэг нөлөө үзүүлнэ гэдгийг онцолж байна.